Эрүүл байна уу? Эм цамьяа байна. Тэгэхээр та бүхэндээ энэ удаад томоогийн вирусын талаар мэдээлэл олгоё. Мэргэжлийн хүмүүс, надад сайн хүмүүс бол илүү сайн мэдээлэл олох ба. Гэхдээ бас мэдлэг тусал нэмэр гихчээр бас өөрийнхөө өнцгөөс ойлгож байгаа зүйлээ та бүхэн тайлбарлая. Тэгэхээр Монгол улс бол жилийн дөрвөн улиралтай өөрөөр хэлбэл өвөл намар хавар бол хүүтнээс чангарч ханаа томоо илбэгшдэг. Тэр дундаа бол томоогийн вирус бол нэлээдгүй томоохон хэмжээний байр суурийг эзэлдэг. Тэгэхээр томоогийн вирус бол вирусын халдвар төвчний хувьд бол эргэтэн чиглэх онцлог гэж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний эдистэй холбогдчихж тухайн хүний эзэн эс гэж ярьдаг тэр холбогдох уургийг нь агуулсан эстэй бол холбогдож тэр эсэд өсөж үржиж гэмтээж улмаар бүтц болно үйл ажиллагааны өөрчлөлт үүсгэж хүний бие махбодыг эмгэгшүүлдэг гэсэн. Тэгэхээр жишээлбэл гепатитын Б вирусын хувьд бол илгэний гепатитисийг гэмтээдэг. Тэрнээс биш амьсгалын замын бусад эсэд халдварлаж орох боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл тэр эргэтэн чиглэх онцлог буюу тэр холбогдох хүлээн уург нь бол хүний эдисийг эмгэгшүүлэх тэр эзэн эстээр бол агуулгадчихдаг гэсэн. Тэгэхээр томоогийн вирусын хувьд бол H3N2 гэдэг энэ вирусын гадаргууд бол гемоглютин ингээд өөрмөц уурга байдаг. Тэр нь бол амьсгалын замын хүчээр эс буюу эпителист холбогдож хүчээр эсийг гэмтээдэг гэсэн. Тэгэхээр энэ амьсгалын замын хүчээр эс бол хамрын хөндийгөөс ахуулаад цагаан мөгөрс олоо, гуурс олоо альвал хүртлэх буюу ингээд хүний хийн солилцоо авах хэс хүртэл амьсгалын замыг хүчиж гадаргуудын салтын хамгаалах үүрэг гүйцэтгэж гаднаас орсон янз бүрийн бичил биетэндэд тоос шороог бол гадагшлуулах үүрэг гүйцэтгэж байдаг. Гэтэл энэ хүчээр эстэй холбогдоод тэр гемоглютин ингээд өөрмөц уургаар холбогдоод бол эзэн эс эмгэгшүүлэх буюу бидний амьсгалын хүчээр эсийг очиж гэмтээдэг гэсэн. Тэгэхээр энэ хүчээр эс гэмтээд эхлэхээр бид ханаад томоогийн халдвар авч ханаад болчин гэсэн үг. Энэ нь болохоор эзнээс талбарлаж орсон учраас эсийг гэмтээхээс гадна дархлаа орвол бол эрчимжүүлдэг. Энэ нь бол халуурах, бие зараах, чих үүсэх хоолны дург болох ерөнхий ордлогын шинжүүд илэрдэг гэсэн үг. Тэгэхээр энэ эргэтэн чиглэх онцлог томоогийн вирусын хувьд бол энэ H3N2-ийн хувьд бол энэ тэр хүлээн авах уург нь хүний дархлаагаас жахан шин төрлийн мутацид ороод хүний дархлаа өөртөө өмнө тэмцэж байгаагүй баг зэргийн өөрчлөлтөд үүсгэснээр бол ингэж хүчтэй эмгэгшүүлж өвтгөж байна гэсэн. Тэгэхээр та бүхэн энэ удаадаа эргэтэн чиглэх онцлогийн талаар мэдэж авлаа.